судлаачд бол Монголын нууц төвчийг хэн зохиосон бэ? Хэн бичсэн бэ гэдэг дээр бол олон саналтай байдаг л да. Гэхдээ ихэнх судлаачд бол Шихийн утга бол энэ дээр бол Монголын нууц төвчийг бол бичиж тэмдэглэж үлдээсэн байна гэж. Ер нь бол Монголын нууц төвчөөний Монгол хэл бичгээр хуулбар бол хуулиур бидэнд бол олон янзын судар намаар бол уламжлагдж ирсэн л дээ. Жишээлбэл усан данзын алтан төвч ч юм уу. За ингээд хожмын түүхэн сурвалжуудад одоо түүнтэй холбоотой мэдээ баримтаар бол ирсэн. Та бүхний хамгийн сайн мэдэх нь адуу гэдэг үг ч юм уу тий. Одоо бүгдээрээ л мэдж байгаа. Адуу гэдэг үг бол морил гэж бодож байгаа тий. Гэтэл Монгол бичигдээс нь харах юм бол адуу гэдэг нь бол адуус гэвэл бид нар зэрлэг амтныг хэлчихэж байгаа. Тий. Адуу гэвэл бид нар тэжээвэр амтныг хэлчихэж байгаа. Тэгээд одоо биднэрт бол адуу адуулах гэдгээр л бидэнд хэлчихээд байгаа тий. Өөр юм дээр хонь адуулах гэж бид нар хэлэхгүй шүү дээ. Тий. Тэнгүүд тухайн цаг өөр байх гэдэг нь тий. Тэнгүүд тухайн цаг үед бол одоо дундуур монголчуудын одоо тархаа бутархаа амьдарч байсан тий. Тэнд бол одоо Монгол зарим одоо өөр газар бол амьдарч байгаа Монгол угсаатны хил айлгуунд бол энэ адуулах гэдэг үг нь бол яг маллах гэсэн утгаар бол хадгалагдж үлдсэн гэдэг. Жишээлбэл хорчонгууд бол гахаа адуулах гэж ярьж байгаа. Миний докторийн ажлаа хийж байгаад санамсаргүй би нэг ордсын нэг хүнтэй ярьжсэн чинь шор гэдэг хэлдэг байхгүй. Тэгээ би юу гэж байгаа юм гэсэн чинь мэддгүй юм гэж яагаад. Тэгээ би дараа нэг асна өөр хүн асуусан чинь хохин тэр гэсэн утгатай болж байгаа байхгүй. Ер нь бол Юан Чао Миши буюу Юаны нууц түүх гэдэг нэр бол угаасаа монголчуудын нууц түүх юм байна гэдэг нэрийг бол гэж доотлолт нь бол гайлгсан хожмын судалгаанд бол гарч ирж байгаа ажил л да. Монгол хэлний багш гэдэг бол монгол хүүхдийг монгол хүүхд болгож өгч байгаа. Тийм мэрэгчлэлтэн маш том ачтай улсууд. Яг түүхэн сурвалж дээр бол одоо яг бидний өргөн ашигладаг Чингис хааны хөрөг байна шүү дээ. Чингис хааны зургийг бол Хувлаа хаан ер нь бол яг ингээд өвөгийн зургийг бий болгоё гэдэг нэг аман зураг зурулж хагаад тэгээ яг одоо байгаа энэ дүр төрхийг хараад за ер нь л бол яг энэ байна. Энэ зургийг одоо ингээд цаашдаа Чингис хааны гэж ашиглая гэдэг нэг тийм түүхэн сурвалж байдаг шүү дээ. Яг үүнтэй нэгэн адилаар ер нь яг энэ Монголын нууц товчоо гэдэг яг энэ одоо Алтан ургийн одоо хаадын ийм замналыг ирээдүйн хойчтой үлдээе гэдэг тэр өөрөөр хэлэх юм бол Монголын нууц товчоог ер нь ингээд тэмдэглэж үлдээе гэдэг тэр санал санаачлалыг хэдийн үед хэн гаргасан байт юм бол олон судлаачд бол Монголын нууц товчоог хэн зохиосон бэ? Хэн бичсэн бэ гэдэг дээр бол олон саналтай байдаг л да. Гэхдээ ихэнх судлаачд бол Шихийн утга бол энэ дээр бол Монголын нууц төвчийг бол бичиж тэмдэглэж үлдээсэн байна гэж бас хэлж байгаа. Тэгээд ер нь бол одоо Алтан ургийн одоо Монголын нууц төвчөөр одоо шилбэл алт гэдэг үг 33 удаа гарч байна л да. Тэнгүүд эндээс харах юм бол энэ Алтан ураг, Алтан ам, Алтан аргамжаа ч юм уу гэх мэтлэн яг энэ одоо гандшгүй яг ийм зүйлээр зүүрлэж байгаа яг энэ Алтан ургийн нэрийг одоо хаадын нэрийг нэрлэж байгаа энэ Чингис хааны түүхийг тэмдэглэсэн энэ сурвалжийг бол дэлхийд дахинд бол 650 гаруй жил бол судлаж за сүүлийн үеийн орчин үеийн шинжилгээний судалгаа бол 200 жил бол судлаж үлдээсэн. Монголчууд бид нар өөрсдөө Монголын нууц товчоо ер нь бидний түүхийн үнэтэй сурвалж юм байна. Бид нар энэ товчооныг судалж, дээдлж, хүндэлж авах хэрэгтэй юм байна гэдэг одоо энэ мэдрэмжийг, энэ мэдээллийг хизээнэ хаана анх олж авч байсан юм бол? Ер нь бол Монголын нууц товчооны монгол хэл бичгээр хуулбар бол хуулиур бидэнд бол олон янзын судар намаар бол уламжлагдж ирсэн л дээ. Жишээлбэл усан данзын алтан төвч ч юм уу. За ингээд хожмын түүхэн сурвалжуудад одоо түүнтэй холбоотой мэдээ баримтаар бол ирсэн. Гэхдээ бид нэр энэ сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд тэр одоо манжаас хойших цаг хугацаанд бол зарим түүхийн баримт судар намаас бол бид нар холдсон байсан байна л да.
Тэгээд бол бараг 1940-од оны үед л Дамжин Сурамгаан Монголын нууц тавчаагаар буцаж ер нь монголчууд Монголын нууцчуудтайгаа танилцсан гэж хэлж болно гэсэн үг. Тэгэхээр яг танилцаж, хүндэлж, дээдэлж, судалж ирсэн хугацаа 1940-од оны үеэс юм байна гэж ойлгож болох уу? Ер нь бол Цэнд гүнгийн нууц тавчаа гэж бас нууц тавчаа байдаг. Тэгэхээр Оросод сурж байхдаа бас хятад ихийн үзэж танилцаад тэгээд түүнийг бол одоо хөрвүүлсэн. Дамжин Сурамгаан бас дараагийн бас мөн судалгаа байдаг. Цэнд гүнгийнхээ бас үзсэн байдаг л та. Тэгээд бол монголчууд бол ер нь 1940-од он хүртэл монголчууд нийтээрээ бол Монголын нууцчуудаа бол сайн мэдхгүй зөнд оны судлаачдын хүртэлдэл байсан баг. Тэгээд бол нийт даяараа бол монголчууд бол Монголын нууцчууд 1940-од оноос хойш Дамжин Сурамгаан яг эрдэм шинжилгээний биш тийм ээ. Олон нийтэд зориулсан юм хялбаршуулсан нууц тавчааны энэ хөрвүүлгээр бол танилцж мэдсэн л гэсэн үг л дээ. Анх монгол хэлэн дээр байсан Монголын нууц тавчаа одоо 1368 онд бол одоо Тогоон Дэмбэр хаан бол их нийслэл буюу одоо хятадын төгөн сурвалжтай тэмдэглэснээр дайдуу гэж хэлдэг л дээ. Тэндээс бол одоо цогтож гарахад бол Алтан уургийн тэр судрыг бол тэнд хослогдсон юм шиг. Тэгээд бол хятадын Мин улсын Хун уу гэж ихний хаан байсан л да. Тэрний 15 дугаар онд бол нэг юм захирал гарсан байгаа. Захирамж гарсан байгаа. Тэгэхээр 15 дугаар он буюу 1382 онд л да. Тэр 1382 онд бол энэ Хуваюу тойл бичгийг зохиох тийм юм гарсан юм. Хуваюу гэдэг нь болохоор энэ одоогор бол монгол хэл хятад хэлтэй юм анхны тойл бичиг гэх юм уу? Тойл бичиг. Тэгэхээр чинь 1382 онд бол тойл бичиг зохиогдож байсан шүү дээ. Монгол хэлтэй хятад монгол хэлний тойл бичиг зохиогдож байсан. Тэгэхээр тэр тойл бичгийг зохиохдоо бол энэ Ён улсын түүхийг авчирч харгалдуулж үзээрэй гэж тэмдэглэсэн байт. Тэгэхээр энэ Ён улсын түүх гэдэг нь болохоор Монголын нууц тавчааг хэлж байгаа. Тэгэхээр тэр үед л Монголын нууц тавчаа хятад хэл дээр бол гарцсан байсан. Тэгэхээр тэднэр бол одоо Мин улсын их стэйц бол энэ Монголын түүх, соёл, за тэрцмаа энэ Алтан уургийн Чингис хааны энэ байлдан дагуулыг бол судалж. За ингээд их стэйцийн хэмжээнд бол энэ монгол хэл заах сурагч болгож бол ашиглаж байсан бол тэндээс л толгой харагдаж байгаа. Сурвалж судлал гэхээр ер нь яг ямар судалгааны чиглэл байд юм бэ? Дотор нь юу багтдаг? Ямар салбарууд багтдаг? Тийм, сурвалж судлал гэхээр том л доо. Одоо farmer source гэдэг бүр том. Тэгэхээр энэ сурвалж судлал нь өөрөө ингээд үзэх юм бол бидний одоо олдож байгаа археологийн дурсгалуудч дээр хэдүүлгийн зүйлүүдч дээр бичиг соёлуудч дээр магадгүй уран зурагч дээр тэгээд өөрөө ингээд цаг үедээ судлагдах юм болоо сурвалж болоо явчихна л да. Яг миний хувьд бол нөгөө хэлний энэ буюу хэлний энэ сурвалж судлал тал руугаа. Тэгэхээр энэ монголчуудын энэ бичиг үсгээр үлдээсэн түүхэн энэ баримт бичиг дээр бол голцоо ажиллахыг бол хичээдэг. Тэгэхээр энэ Монголын нууцч бол үүний нэг адил Монгол бидэнд үлдээсэн бас нэг сурвалж ч юм уу те. Гэх мэтлэн одоо 13 дугаар зууны үед бол энэ 307 онд шилбэл Бул төмөр сайд байж байхдаа бол энэ дөрвөлжин бичгээр энэ дахимдүү бичиг гэдэг зүйлийг бол нэг гүнзгий сургаалтай байсан. Гүнзгий сургаалаар уламжлагдчихсан энэ одоо хятадын ачлалт ном журмын тэр сургаалыг бол монгол хэлэнд орчуулж дөрвөлжин бичгээр гаргаж ирсэн те. Тэр нь одоо Бээжингийн хааны ордонд хадгалагдаж идэг ч юм уу те. Жишээлбэл нэг юм ном байгаа. Тэгээд энэ ингээд монгол бичгээр ингээд бичсэн. 307 онд тэгээд энэ зарим зүйлийг ингээд хятадаар бичсэн ч юм уу. Энэ ингээд одоогоос бол 700-аад жилийн өмнө бол одоо жишээлбэл яасан бэ шүү дээ. Орчуулагдчихсан. Тэгэхээр манайх өөрсдөө бүтээл, зохиол бүтээл төөрөхөөс гадна монголчууд бол бас гадаад дотоодын бүтээлийг бол сонгодог бүтээлүүдийг бол орчуулж өөрсдийн өв соёлд бол ашигладаг бас тийм боломжтой бол харагдсан л да. Сурвалж гэдэг нь өөрөө дотроо таасаа хэллээ шүү дээ. Маш олон салбарын те хүннээс бас маш олон чадвар маш их цаг хугацаа шаардсан. Тэрэн дотроо хэлний чиглэлээ бариад явахаар чи хэлчин дотроо өөр ам малын бичгийн гэдэг ч юм уу. Тэнгүүтээ эртний бичиг үсээ судал гээл. Тэгээ би харин таны бодож илээ л да. Чухам яагаад яг энэ салбар руу судалгаа руу сонгож орсон юм бол? Тий, ярил бүр эртнээс эхлэх баг.
одоо монгол бичиг Хизэнээс эхлэх үү? Оюутан болсон цагаас эхлэх үү? Бүр тэрнээс өмнө. тэрнээс өмнө эхэлнэ л да. 1993 онд 1-р ангид орж байгаа. Тэгэхэд монгол бичгээр л хичээл заалгаж эхэлж байгаа шүү дээ. Тийм байсан юм уу те? Тийм. Тэгэхээр нөгөө нэг хэсэг чинь нөгөө 91, 92, 93 он бол нөгөө ерөнхий боловсролын сургууль одоогоор нэр тухайн 10 жилийн сургуулиуд монгол бичгээр хичээл зааж эхэлчихсэн. Тэгээ 4-р ангиас гэрэл орж ирсэн. Тий. Одоо эсрэгээрээ байж одоогийн шиг эсрэгээрээ. Тэгээд үндсний бичиг болгоно гэдээ монгол бичгийг яв нэвтрүүлсэн. Тэгээд тэр туршилтын 3 жил явсан л да. Тэр туршилтын 3 жил дээр бол 1-р ангиас монгол бичиг үтсэн хүний нэг. Тэгээд тэр үед бол их тогтолцоотой байсан байгаамаа бас хараад хахад цэцэрлэгийн насан дээр нь тэр монгол бичгийн тэр махбодуудыг зурулдаг тийм зургийн дасгал хийлгүүлдэг байсан байна. Тэгээд би тэрийг санаад байдаг. Тэгээд дараа нь сургуульд орсон чинь монгол бичиг зааж эхэлчих. Монгол бичгээр цахан төгсгөлийн баяр ээж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд ер нь яг миний одоо ангийн багшаас гадна миний хамгийн яг амьдралын багш бол миний эмээ байсан л да. Тэг ингээд одоо тэр үед гарсан чамог шиг нөгөө энэ кириллээр ингээд галиглаад ингээд бичсэн нөгөө талдаа монгол бичтэй тэр монгол бичгийн сурагчгүй байсан л да. Тэгээ тэр сурагчийг өөрөө үзээд эмээ мэн сурагч байж та бас сурагч сурж ирэх гэсэн үг те. Одоо цэргийн хүн шүү дээ. Тэр цэргийн хүн бичиг үсэг мэдэхгүй. Одоо монгол бичгийг би сайн мэдэхгүй. Манай хүн ч бол одоо кириллийн л боловсралтай хүн. Тэгэхэд эмээ минь өөрөө сураад, өөрөө сурагч болоо надад миний хичээлийг давтуулж тэгэд хичээл зааж. Тэгээ монгол бичгийн бол анх одоо монгол бичгээр л одоо амлуулж өслөө гэдэг шиг. Одоо монгол бичгээр л одоо анх үсгээ тавьсан гэсэн үг л. Тэгээ тэрнээс хойш яваад мэдээж юуны багш бол сайн байсан. Монгол хэлний багш минь Эрдэнэцэг гэдэг сайн багш байсан. Тэгээд хүмүүн бичиг сонин 6-р ангиас бэлдсэн л дээ. Тэгээд 6-р ангид бэлдээд үндсэндээ хүмүүн бичих сонд тухайн жилд 2003 онд юм байна. Тухайн жилд их олон бүтээл ирснээс шүүгчтэй бүрэлдэхүүнд бол бас нийцсэн болов гэж боддtiin. Тэгээд одоо чамагш тэр үед нөгөөх нь их сургуульд урилгаар орж ирэх тэр юг тавьж өгч байгаа. Чамагш бол шагнал гардуулах та. За хүү минь тэг мэрэгжлээ сонгохдоо ирээд уулзаараа гэдэг чинь. Тэгэхээр тухайд бол одоогийн манай энэ бүтцсэн Монгол хэл хичнээн техник бол Монгол хэл соёлын сургууль гэдэг том бүтцтэй байсан. Тэгээд тэр сургуульд бол 8 9 анги байдаг байсан л да. Олон ангиуд байсан. Тэгээд тэр бүх ангийн хуваар ирж байгаа надад. Тэгээд за хичээлдээ бас мэрэгжлээ сонгохын юм чамаагчтай орж уулзаад нэг цаг гарan чамаагч бол интеллекс уншсан. Тэгэл эргэлт буцалтгүйгээр энэ монгол бичигтэй холбогдоод энэ бичиг үсэг ер нь энэ хэл шинжилтэй холбогдсон ажил руу бол орсон. Тэгээд магистр бакалавра төгсөөд цаашаа магистрт суралцаад тэгээд доктор суралцаа тэгэл энэ зам руу эргэлт буцалтгүй орсон л доо. Одоо ер нь ерөнхий боловсролын сургууль монгол бичиг орж байгаа юу? Орлоо яах вэ? Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангиас ахуулаад 12-р анги хүртэл монгол бичиг орж байгаа. Үндсний бичиг нэртэйгээр орж байгаа. Гэтэ дундаа нэг завсарлсан уу? За завсарлаж байсан. Тий. Тэгээд одоо бол орж байгаа хүүхдүүдийг харахад бол сайн байна. Сайн байгаа юу те? Хүүхдүүд бол сайн байна. Яагаад ингэж яах вэ нөгөө их сургуульд 1-р курст оюутан болж ирж байгаа хүүхдүүд чинь над дээр монгол бичиг хичээл ингээд ерөнхий сүрийн хичээл үзэж штэ. Хүүхдүүдийн чадвар бас ер нь бол дайжгүй сайн байна. Ер нь бол тэгэхээр энэ багш нар бол ажлаа хийж байна гэж би харж байна. Тий. Монгол хэлний тэр нөгөө боловсон хүчний одоо боломж болцоо нөөц нь хэр байд юм бол сонирхоод тахгүй юу? Одоо бол их сайн хийж байгаа юм байна те. Тий. Багш нар бол мэдээж үндсэн мэргэжлийн дагуу монгол хэл уран зохиолын багш нар бол уран зохиолын хичээлийг заана. Тий. Монгол бичгийн хичээлийг заана. Монгол хэлний хичээлийг заана. Гурван хичээлийг зааж байгаа. Тэр бол хүүхдүүд бол сайн байна. Ерөнхийдөө нөгөө 6-р ангиас хойш үзэж байгаа учраас гайгүй тий. Энэ оноос эхлээд нөгөө хосчтон болно гэдэг төрийн албан эргийг хосч хэрэгтлэнэ гэл ингээл явж байгаа шүү дээ тий. Энэ ер нь хэр үр дүнтэй гэх үү ер нь яг хэр оновчтой хайж л гэж харж байгаа бай та. За надаас би одоо монгол бичиг заадаг хүн тийм ээ. Монгол сургууль монгол бичиг заадаг. За ер нь Монголын түүхэн сурвалжийн судалгаа хийдэг. Монгол бичгийн үү? Тийм. Тэгэхээр за яг ийм юм асууж байгаа биш болгон л хэлээ.
надад бол хангалтгүй гэж үзэж байна. 2015 онд бол Монгол хэлний тухай хууль болох батлагдсан. За бэлтгэл ажил бол 10 жил байсан. За тэрнээс ч өмнө бол 2008-9 оны үед бол өвөр Монголын эрдэмтэд нээлж хаад бол энэ Unicode буюу Монгол бичгийн Unicode-ийн асуудлыг бол хийгээд за эхний ээлжинд бол одоо хятад талаас бол хөрөнгө Mongolian Biotech хийсэн. Манайх бол эндээ бас явж байгаа энэ үйл ажиллагаа нь одоо хүртэл Unicode батлуулаг байна. Тийм. Гэтэл тэнд Unicode батлуулаад үндэсний Монгол бичгийн платформ, чат, тэгэл төлбөр тооцооноос гараад одоо бүр хэрэглээ өдөртмийн хэрэглээ академик төвшөнд хүртэл ингээд технологи хэмэл оюуханд бол уурлаад ингээд ашиглаж байна. Бид өнөөдөр энэ нэг хэрэгжүүлэх ёстой сургалт судалгааны байгууллага ажлаа хийгээл явж байгаа. Жишээлбэл манайх бол хичээлээ заагаал явж байгаа. Сурагчтай бэлдээл явж байгаа. Монгол хэлний багш нараа бэлдээл явж байгаа. Монгол хэлний хичээлээ заагаал явж байгаа. Судалгаа хийгээл явж байгаа. Манай шинжилгээний академи ч гэсэн манай бусад ихтэй сургуулиуд ч гэсэн энэ үүрэгт ажлаа бүгдийг хийгээл явж байгаа. За энийг хэрэгжүүлэх ёстой байгууллага болвол энэ ажлыг бол хангалтгүй байсан. Өнөөдөр бид нэр цагаан толгоон одоо тэднийхээс биш өөр газраас хэрэгжүүлсэн баг тийм. Цагаан толгоон аппликейшнээс өөр юм байхгүй. Тэгээд хөрвүүлэх систем ярьж байгаа. Хөрвүүлэх систем бол мэдээж бизнесийн ч юм уу орон зай байгаа тохиолдолд бизнес байж шүү дээ. Тэгэхээр энэ хэрэглээний бизнес орон зай байгаа учраас энэ бизнесийн салбар бол энэ дэр хүч төрөн орж ирэх зөв болор софтвер компани бол өндөр технологид орж иж байгаа шүү. Хэмэл оюун ухаанд тулгуурсан үндэсний платформ дээр хийж байгаа шүү. Хөрвүүлж, сайн ч хөрвүүлж байгаа шүү. Гэтэл төрөөс энэ бүх зүйлийг энэ хөрвүүлгийн системээр ингээд шийдчихнэ гэж хараад байгаа шүү. Тэгэхээр бид нэр Монгол бичигтэн хүмүүс бэлдэх гээд байгаа юм уу? Технологид суурилсан хос бичгийн хөлбөрийг болох гэдэг юм уу? Би ойлгох. Тий. Нэг хөрвүүлж байгаа нөхдүүд минь хөрвүүлж байгаа зүйлийг зөв бурууг нь мэдэх юм уу? Уншиж бичиж чадах юм уу гэдэг бас нэг асуулт бидэнд болж байгаа. Ер нь бол Монгол бичгийг хос бичгтэй болгоход заан сургаж байгаа багш нар дутагдaltaй байна гэж харж болохгүй. Болохгүй. Тий. Яг тэгэхээр Монгол улсын бүх одоо ерөнхий боловсролын сургууль болон хувийн болон улсын ерөнхий бол одоо сургуулиудад бол монгол хэл уран зохиолын багш нар бол байгаа. Тий. Тэгэхээр энэ бүх уран зохиолын багш нар бол энд монгол бичгийг заан сургаж хүүхдүүд бол хүмүүжүүлж байгаа. Тэгэхээр энэ монгол бичгийг заан сургаж байгаа багш нарын дутагдал бол биш гэсэн үг. Одоо энэ дутагдaltaй асуудал биш гэсэн үг. Харин эсвэргээр нөгөө төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулнаа гэхээр нөгөө төрийн албанд ажиллаж байгаа за наацх нь адгалаад одоо бичгэргийн ажилтан ч юм уу тийм ээ. Тэр хүмүүс минь харин энэ бичих үсгийн боловсрол минь ямар зэрэг байгаа вэ гэдгийг л харин бид нар нахталж үзэх хэрэгтэй байна. Бодит үр дүнгээ би олж ийн гэвэл би мэдэхгүй байна. Надад бол өнөөдрийн байдлаар бол энэ төрийн тим байгууллагууд тим албан хэрэгээ хос бичгээр явуулж байна. Жишээлбэл Төв аймгийн Жаргалан сумын засаг дарга тэнд тэгж явуулж байна. Булган аймгийн Сайхан сумын одоо засаг дарга тэнд албан бичгээр монгол бичгээр хос бичгээр явуулж байна гэдэг тийм бол мэдэхгүй. Баггүй л те. Мэдэхгүй байна би. Чи хуулийн хэрэгцээ нь бол 25 оны 1 сарын 1-ээс явж байгаа. Цахим орчинд бол их эрчимтэй л харагдаж байна. Бол одоо яг хуу энэ бол мэдээж бахархалтай сайхан зүйл. Мэдээж үндснийхэн бичиг соёлыг бол аваад явна гэдэг бол сайхан зүйл. Гэхдээ энэ тодорхой хэмжээнд бол хэрэглээг нь бэлтгэл ажил бид нэр хангаагүй байна л гэж би харж байна те. Яагаад монгол бичгийг ингээ хэрэглээнд байлгах гад байгаа вэ гэдэг төрийн бодлого. За тэгэнгүүт ер нь монгол бичиг гэдэг чинь хэрэглээнд байх ёстой гэдэг одоо яг нэг өв соёлоо хадгалан дүгэн дэлгэрүүлэх гэдэг одоо яг жинхэнэ нэг судлаачдын харах өнцөг хоёр яг нэг байж чадчих жаа юу? За судалгаа гэх юм бол юу л да. Яг бодтойгоор харах юм бол эсэргээрээ нөгөө бэлэн биш байхад хүчээр монгол бичгээр толгож агаад үнэлэмжийг буруучгүй гэж би яаж. Яг нь. Тий. Тэрнээс нэш бол хэлний судлаач заан сургаж байгаа багш хүний хувьд бол монгол бичгээ төрийн бичиг болгоод ашиглаад явна гэдэг бол
Харгалтай сайхан харгалтай. За багш нарын хувьд бол ингээд нэг дутагдаад байсан юм бол байхгүй гэж та өөрөө хэлж штэ. За тэгвэл үнэлэмж нь хэр байдаг юм бол одоо монгол хэл бичгийн уран зохиолын багш нарыг бэлдээд гаргаал байдаг. Тэгээд яг ажлын байран дээр очиод ч юм уу. Тийм, монгол хэл уран зохиолын багш нар гэвэл Монголын ер нь одоо бусад мэрэгжилтэйгээ харьцуулахад үнэлэмж нь жоохон илүү байх хэрэгтэй л доо. Яагаад вэ гэхээр энд бол 3 хичээл агуулгыг зааж байна. Тэ. Хэлний гоо сайхан талаас нь уран зохиол хичээл зааж байна. Монгол хэлний боловсрол талаас нь кирилл хэсэг зааж өгч байна. Ингээд үндсний бичиг гэдэг монгол хичээл зааж байна. 3 хичээлийг болвол нэг багш зааж байна гэсэн үг. Тэгэхээр ачаал бол нэгдүгээр өндөр. Монгол хэлний багш гэдэг бол монгол хүүхдийг монгол хүүхд болгож өгч байгаа. Тийм мэрэгчлэлтэн маш том ачтай улсууд. Тэгэхээр энэ улс гэлтгүй ер нь дэлхийн бүх улсын энэ хэлний багш нар бол нэгдүгээрт үнэлгээ нэх өндөр байдаг. Уугуул хэлнийх нь багш нар үнэлэх хэлгээ нь өндөр. Хоёрдугаар төрөөс их үнэлдэг. Тэгэхээр манад энэ үнэлэмж нь жоохон эсрэгээр яваад байгаа юм бодлаа гэж би харж байгаа. Тэрнээс ш мэдээж бол мэрэгжил болгоно л өөр гэсэн даваа талтай. Мэрэгжил болгоно ч гэсэн биднэрт мэдлэг олгож байгаа. Эн чинь гэхдээ нэг бодлын ингээд нөгөө сэргээж байгаа процесс шүү дээ тий. Тэгтээ тэргүй ингээд ашиглахтаа болцсон. Ашиглах бараг ингээд шаардлагагүй юмыг дахид сэргээж ингээд хэрэглээнд байлгах хэрэг байгаа мó гэж байгаа харж байгаа бас нэг үнцэг байгаа хэл та. Энэ үнцгийн юунд та нэг зөвтгөл хэлвэл хэрэглээнээс гарцсан гэвэл олон бичиг үсэг хэрэглээнээс л гарсан. Буцаагаад өөрсдөө хайхаар бичиг үсгээ сэргээж авдаг улс төрийн тогтолцоож байгаа. Тийм түүхүүч зөндөө байгаа бидэнд. Бид нар бол нэг тийм холдоогүй л дээ 45 он гэж чинь өнөөдөр 80 жил л тийм 80 жил бид төр орхисон. Тийм төр орхисон. Гэхдээ төр орхитой бүр орхиагүй тийм ээ. Төрийн хүндэтгэл ёслолын хэмжээнд бол бид нар тогтмол авч явж байна. Бид нар хуулиндаа монгол бичгээр төрийн тамга монгол бичгээр байна гэсэн тийм юм бол байхгүй шүү дээ. Гэтэл төрийн тамга өнөөдөр хүртэл монгол бичгээр л байгаа л ирсэн. Тэр хүндэтгэл ёслолын арга хэмжээнд дээр бол бид нар байнга л авч явж байна. Энэ тэгэхээр бидний энэ оюун санааны хувьд бол хүндэтгэлийн байр суурь бол тогтмол байгаа. Тэгэхээр энэ бэлтгэл ажиллаа бид нар маш сайн хийх юм бол энэ технологи хэмэл оюухан хөгжсөн цаг үед бол энийг бид нэр хийх боломжтой. Хоёрдугаарт бид нар өчнч байна гэж. Тий. Бидэнд бол үндэсний хэмжээнд бол энийг хэрэгжүүлэхэд хангалттай багш нар нь байна. Одоо ерөнхий боловсролын монгол хэл уран зохиолын багш нарт гарын авлага чиглэл өгөхөд л болж байна. Судалгааны салбарууд дундаас яг хэл шинжилгээний салбарт одоо би ингээд бодохоор дандаа Ахмад эрдэмтэд судлаачид миний мэддэг хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хэл шинжилгээний салбарын судлаач эрдэмтэд маань хэр залууж чинь залуу үеэ хэр бэлтгэж чадчих байгаа вэ? За одоо бол мэдээж одоо дэлхийн ихтэй сургуулиуд нэлээд нээлттэй тэтгэлэг хөтөлбөр судалгаа шинжилгээний салбаруудыг өргөссөн тэмцэглэлэр болж байна л да. Тэгэхээр энэ хэл шинжилгээний салбар дээр бол гадаад дотоодод олон залуучууд, олон улсад бол бэлтгэгдэж байна. Манайхаас тий. Тэгэхээр ер нь ерөнхий энэ хэл шинжилэл хэлний судалгааны салбар бол харцсангуй бас залуу хойч үе минь бэлтгэгдэж залуужж байна гэж бас харж болно. За мэдээж бол Ахмад эрдэмтэд минь бол бидэнд зааж зөвлөж чиглүүлж ирсэн. За гэхдээ одоо харахад бол манай тэнхэм жишээлбэл би одоо тэнхмийнхэн хамгийн залуу багштай орно тий. Тэгэхээр энэ нийгэм хүмүүнлэгийн судалгааны салбар тэрсмээ их сургуулийн багш болно гэдэг бол бас тодорхой хэмжээнд бол нас бас эрдмийн зэрэг цоллон лугаа жоохон явж өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн судалгааны одоо үзэл баримталтай болж жагаад орж ирж байгаа юм болов уу? Эсвэл бол тэр хандлага дээр нь илүү их баримталж шалгуур тавьж үздэг юм болов уу гэж би харж байгаа.
Та одоо Эрдмийн одоо зэрэг цолоо гэдэг юм уу магистр болоо докторийн ажлаа урт туршид хийсэн шүү дээ. Хятадд, Бээжинд, Өвөр Монголд. Тэгэхээр тодорхой хэмжээнд бас тэнд байгаа монголчуудыг судалсан болов гэж боддоо. Тийм тэглгүй яг хөө. Би чинь анх бол Өвөр Монголын багш их сургууль Өвөр Монголын одоо өөртөө сурны нийслэл Хөх хотод тийм ээ. За дараа нь бол одоо бүгд найрамдагчдад ард улсын нийслэл Бээжин хотод ингээд. За тэнд дотроо бол Бээжин хотын төвийн үндэсний их сургууль буюу Минзүү их сургууль гэж байгаа тийм ээ. Минзүү их сургуульд бол суралцж одоо докторийн зэрэг бол хамгаалсан. Тэгэхэд бол за магистрийн ажлууд бол тэнд байгаа монголчууд, монгол багш нартайгаа, за Өвөр Монгол багш нартайгаа, тэнд байгаа Өвөр Монгол оюутнуудтайгаа найзлан тэдний судалгаа шинжилгээний ажлаас танилцсан. За тэгээд мэдээж тэрийг уншиж судалж иж тэнд тэр тухайн улсын дүрм журам, эрдэм шинжилгээнийхэн дүрм журамд нь бол одоо шаардлага хангаал явж байна гэсэн. Тэгээд цаашаага доктор сурсан ч гэсэн мөн одоо Бээжингийн тэр Минзүү их сургуульд бол Монгол судлалын дээд сургуульд бол энэ цогтуу гэдэг энэ багш нар л очсон. Бээжингийн төвийн үндэсний их сургууль бол үндсэндээ энэ сурал судлалын уламжлалтай тийм судалгааны сургууль л да. Тэгэхээр тэн дээр бол энэ хорчин монголчуудын энэ амаар уламжлагдж ирсэн тийм ээ. Бичгийн аман сурвалжийн энэ одоо сурвалж дээр бол энэ судалгаа хийсэн л дээ. Тэгэж би бол Эрдмийн зэрэг бол хамгаалсан. Энэ дээр бол одоо хорчин нутгийн аялалгын үгэллэг за мөн одоо бичгээс аманд уламжлагдж ирсэн энэ одоо сурвалжийг бол одоо задлан шинжилж үгийн сангийн талаас нь бол судалсан л да. Зарим хүмүүсийн би яриа сонсч л байсан л да. Өвөр монголчуудыг бодох юм бол монгол бичиг өдөр тутамдаа хэрэгэлдэг, монгол хэлээрээ хамаагүй зөв ярьдаг, монгол үгийг зөв ашигладаг гэдэг ч юм уу. Тийм даваа талтай ил хүмүүс ярьдаг л яриа би сонсч байсан л да. Та үүнтэй хэр санал нийлэх вэ? Бүхэл газар хэл өөрийнх нь төвшөнд бол хувьсан өөрчлөгдчихдөг. Тий. Тийм учраас тэд нар бол монгол бичгээ бол хэрэгжилж байгаа юу хэрэгжилж байгаа. Тэр бол үндэ. Би тэн дээр бол маргахгүй. Өдөр тутмын хэрэглээндээ хэрэгжилж байна. Академик сургалтандаа хэрэгжилж байна. За тэнд бол монгол бичгээр гардаг эрдэм шинжилгээний сэтгүүл ном бүтээлүүдч байж байна. За тэр бол болж. Гэтэл тэдний хэл аялгау, манай хэл аялгау хоёр манайх хоцроод тэднийх төрүүлээд эсвэл бол тэднийх хоцроод манайх төрүүлээд байгаа юм байхгүй. Зүгээр ер нь бол хэл бол тодорхой цаг хугацаанд бол өөрийнх нь одоо өөрөө бол хувьсаж өөрчлөгдөж байдаг. Тэгээд тэр зүй тогтлоо бол хадгалж авч явна, зарим нь хадгалж авч үлдэхгүй. Тэгэхээр энэ цаг хугацааны ирэхээр бол энэ Монгол угсаатан маань бол олон газар тархан суурьшиж байгаа. Тэгэхээр энэ тархан суурьшиж байгаа монголчууд зарим цаг хугацаанд тэр салсан цаг үеийнхэн хэлний бүтцийг аваа салж байгаа. Тэндээ тэр цаг хугацаанд тэр бүтцээрээ одоо байж байгаа. Зарим нь бол хит олуулаа монголчууд нэг дор байдаг учраас харьцангуй нөгөө бусад хэлний нөлөөлөл орох нь харьцангуй бага учраас бид нэр ч юм уу одоо төрүүлж одоо хувьсаж явж байгаа ч юм уу тиймэрхүү. Ер нь бол хэл бол тогтмол хувьсдаг зүйл л дээ, өөрчлөгддөг зүйл. Жишээлбэл та бүхэнд хэлэхэд бол энэ агуул гэдэг үг байна тийм уул гэдэг үг байна тийм ээ. Бид нар бол халахад бол уул гэж ярьж байна. За Өвөр монголч гэсэн уул гэж ярьна. Гэхдээ бид нар бол агуулга гэж ярьдаг тийм номны агуулга, юмны агуулга гэж ярьдаг. Гэтэл энэ хоёрыг бичгээр монгол бичгээр агуулга гэж адилхан бичиж үгүйнс нь адилхан байна. Гэвэл Өвөр Монголд бол түүнийг уулга гэж хэлж байгаа. Тэгэхээр тэд нар бол нөгөө урт гişиг үүсгэж байгаа тэр зүй тогтлог бол зөв авч явж байна гэсэн. Бид нар харин агуулга гэдэг дээр гатцсан гэсэн үг байхгүй. Гэхмэчлэн ингээд олон зүйл байж болно л да. Та бүхний хамгийн сайн мэдэх нь адуу гэдэг үг ч юм уу те. Одоо бүгдээрээ л мэдж байгаа. Адуу гэдэг үг бол морил гэж бодож байгаа те. Гэтэл монгол бичигдээс нь харах юм бол адуу гэдэг нь бол адуус гэвэл бид нар зэрлэг хамтыг хэлчихэж байгаа. Тэ. Адуу гэвэл бид нар тэжээвэр хамтыг хэлчихэж байгаа. Тэгээд одоо биднэрт бол адуу адуулах гэдгээр л бидэнд дэлтчихэд байгаа те. Өөр юм дээр хонь адуулах гэж бид нар хэлэхгүй шүү дээ. Тэ. Тэнгүүд тухайн цаг өөр байх гэдэг нь тий. Тэнгүүд тухайн цаг үед бол одоо дундуур монголчуудын одоо тархаа бутархаа амьдарч байсан тий. Тэнд бол одоо Монгол зарим одоо өөр газар бол амьдарч байгаа монгол угсаатны хил аялгаунд бол энэ адуулах гэдэг үг нь бол яг маллах гэсэн утгаар бол хадгалагдуулсан гэдэг. Жишээлбэл хорчонгууд бол гахаа адуулах гэж ярьж байгаа. Тэгэхээр тэр дундуур монгол хэлний үгийн утгаараа бол байж байна гэсэн үг. Тэгээ түүнтэй ижилхэн нуус төвчөн дөр бол байгаа л да. Хонь адуулах одоо
одоо тэмээ хадгалах ч юм уу ингээ байж. Тэгэхээр энэ яг хожим болвол энэ мал гэдэг энэ төрөг гаралтай үгний одоо энэ хөрөнгө суудахтай л үг л дээ. Тэгээд тэр хөрөнгө нь монголчуудын хувьд хөрөнгө нүүдэлчтэй үед бол мал л байна л да. Тэгэхээр тэр үгийг л манайхан хөрөнгө олгож л аваад тэгээд маллах мал гэж нэр үүсгэл ингээл явсан байна л да. Тэр шиг тийм үгнүүд бол нэлээд их байгаа. Хадуулах гэхэлэр тэгэхээр яг шууд утгаараа юу гэсэн үг вэ? Маллах гэсэн үг. Маллах. Маллах гэдгээ хадуулах гэж ярьдаг гэсэн. Тийм зөндөө шүү дээ. Одоо ингээд авилга ч юм уу тийм ээ гэдэг үг Монголын төсчөнд гарч байна л да. Үнчтийн авилга гэдээ гардаг тийм. Тэгэхээр нөгөө дайн байлдаанд одоо их өндөр бас цол хэрэгмтэй тийм дайн байлдаанд бол одоо нас орсон тийм баатарт бол энэ гэр бүлд нь бол тэтгэл өгч байгаа юм л да. Одоо тэтгэмж мэгтэй гэж. Өнөөдөр бол манай авилга гэдэг үг чинь эсэргээр тийм одоо ажил хэргийн бүтээхэд төлдөг гэж байгаа шүү дээ тийм. Дэлхийд дахина бол жишээ нь за шашин дээр ингээл аваад үзэх юм бол Есүс Христ гээл тэгэнгүүт түүний одоо харьцуулттай байх юм бол одоо манайхаар бол нууц тавчаа бол бие бэлч гэдэг юм уу тийм. За тэгэл баруун итгээд зочсон ч гэдэг юм ингээл улс олон болгон дээр бас нэг яг нэг юм за түүхийн сурвалж гэх шашин. Гэхдээ ямар тач ингээд бас нэг тодорхой хэмжээний үн цэнтэйгээр ингээд үнэлэгдсэн ийм номнууд байна л та тийм. Яг түүнтэй нэгэн адилаар ер нь Монголын нууц тавчаа гэдгийг дэлхийд дахинд яаж хэрхэн хүлээж авдаг вэ? Жишээ нь бид бол одоо жишээ нь Библийг бол окей энэ бол одоо хорвоо ертөнцийг ингээд үүссэн цагаас ахуулаад Есүс Христийн яг ингээд дэлхий дээр ирдэг яг тэр ингээд түүхэн замлыг ингээд харуулж байгаа бас нэг юм одоо түүхэн сурвалж гэх шашин тий ер нь бол тэгж хүлээж авдаг шүү дээ. Гэтэл тэгвэл дэлхийн улс орнууд Монголын нууц тавчааг яаж хүлээж авдаг? За 1989 оны ЮНЕСКОгийн хурлаар бол Монголын нууц тавчааны тэгшөөг тэмдэглэх захирамж гарч ирсэн. Тий. Тэгэхээр дэлхийд дахин гэсэн үг шүү дээ чинь тий. Тэгэхээр үнэлэмж нь бол тийм өндөр байдаг гэсэн үг. Тий. Тийм ч учраас тэнд бол одоо 1990 онд бол маш олон нууц тавчааны судалгаанууд бол гарсан. Одоо та бүхний сайн мэддэг Цэрэн Сүдмугаан нууц тавчаан, Чамаа Огшийн нууц тавчаа, Алтан тавчаа харьцуулсан судалгаатай маш олон судалгааны бүтээлүүд бол тэнд бол гарч ирсэн. Ер нь бол нууц тавчааны судалгаа бол орчин үеийн судалгааны 200 жилийн төвхтөлтэй. Одоо барууны эрдэмтэд судалснаар л одоо тэр шинжлэх ухааны юм бол орж ирсэн. За ингээд энэ хугацаанд бол өнөөдөр бол дэлхийн 33 хил дээр бол орчуулагдаж дэлхийн маш одоо олон газар бол энэ орчуулгадгаас гадна судалгааны эргэлтэд ирж байгаа. Тэгэхээр энэ яг чаргагүй монгол хэлийг судлан суралцж байгаа ямар ч хүн Монголын нууц тавчаатай тааралдахаас аргагүй. Танд яг энэ тал дээр таймтай тоо байж магадгүй гэж бодож байгаа учраас асууж байна л да. Яг Монголын нууц тавчааг судалдаг хичнээн орны гэдэг юм уу, хичнээн тооны эрдэмтэд байдаг юм бол. Яг дундажлаад үзэхэд тийм. Олон ажлууд хийгдэж байна. 2016 онд Монголоос бол гаргасан дэлхийд төгссөн Монголын нууц тавчаа гэдэг бүтээл гаргасан. Тэнд бол хэдэн мянган нууц тавчаанаас бол шигшиж нууц тавчаа гаргасан. Энэ бол нууц тавчаа гэдэг Монгол судлалын ертөнцид бие даасан нэг судалгааны чиглэл болсон. Тийм учраас энд нууц тавчааны олон салбар хугтгуунаар бол олон талын судалгаануудыг бол хийж байгаа. Тэгэхээр яг энэ талаар бол нэгтгсэн тоо баримт бол сүүлийн жилүүдийн нууц тавчаа цуглуулдаг хүмүүс бол энэ тоо баримтуудыг гаргаж ном бүтээлүүд эмгэгдэж байна л да. Өөрийн хувийн цуглуулга энийг бол эмгэгдэж хэвлүүлж байна. Энийг бол одоо Бүрвжав гэдэг манай одоо судлаач эрдэмтэн байсан. Тэр хүн бол одоо Монголын нууц тавчааны ном зүүн бүртгэл гэдэг ном хөсөлт гаргасан байдаг. Одоо бол бас Өвөр Монголын их сургуулиас бас Монголын нууц тавчааны том ном зүүн бүртгэл гарч байгаа юм байна. Гэх мэт Монголын нууц тавчааны энэ судалгааны тойл бичгүүд хүртэл гарч ирж байгаа. Ямар хүмүүс түүхэндээ яаж судалж ирсэн гэдэг бүр ийм том хэмжээний судалгааны одоо орон зайг эзэлсэн судлагдсан болсон учраас өөрөө яг төдий гэж хэлэхэд бол хэцүү байна л да. За ингээд дэлхийн түүхийг судалдаг бас томоохон эрдэмтэд ч гэсэн явж л 13 дугаар зуун дээр очиод бүхэл бүтэн нэг зууныг одоо монголоор овгологдсон энэ Хэзэн Чингис хааны тухай судлах шаардлага гардаг. Тэгэхээр тэр хүмүүс яг чаргагүй нууц тавчаатай бол золгохоос өөр боломжгүй болно гэсэн үг л дээ. Тийм учраас энэ үнэлэмжийн хувьд бол дэлхийн тэр томоохон сонгодог зохиолууд за түүхэн том сурвалж баримт бичгүүдтэй
зэрэгцэх үс хэмжээний том байранд явдаг нь бол 1989 оныхаа харагдж байна. Өнөөдөр ч гэсэн монголчууд бол нууц товчооныхын тэг шоуг тэмдэглэсэн олон улсын томоохон хурлуудыг хийж байна. За Монгол улсын одоо төр засгаас ч гэсэн одоо Монголын нууц товчооныг дэлхийд өгсөн Монголын нууц товчоог дэлгэрэнгүй тайлбартаа нууц товчоог нууц товчоог бол энэ олон нийтэд сурчлан таниулах ажилтар бол анхаарал тавьж байна л да. Дан ганц Монголын нууц товчоо гэдэг яг л нэг юм түүхэн суулж байгааг байх гэж бодож байна. Маш олон одоо жишээ нь ингээд за судлаачдын харж байгаагаар бол ширхий хутаг Монголын нууц товчоог яг ингээд эхлүүлсэн гэдэг ингээд судалгаа нь ингээд батлагдчихлаа, нотлогдчихлаа гэдэг ингээд яваад үзсэн үед зөвхөн тэр яг Монголын нууц товчоотой холбогдох бас маш олон төрлийн тийм ном түүхэн сурвалжууд байсан уу? Байлгүй яах вэ? Тий. За одоо бидний сайн мэдж байгаа судрын чуулган ч юм уу те. За ингээд ер нь бол нөгөөх 13 дугаар зууны үед бол монголчууд одоо эзлэн суусан газар болгоно тухайн хил соёл дээр нь бол бичиг үсгийнхын дурсгалыг үлдээж авсан. За ганц нууц товчооч гэлтгүү. Тухайн таг үедээ зэрсүүс хэмжээний хад чулууны бичээсүүд, зарилгууд гэх мэт олон зүйлүүд байгаа. Зүгээр бидэнд бол яг 13 дугаар зуунаар овоглогдож байгаа томоохон одоо олдоод байгаа судруудын нэг нь бол яг зэрэг нууц товчоо л доо. Зүгээр зарим мэдээ баримтууд бол байдаг л та. Жишээ нь бол одоо Тогоон Төмөр хаан бол Дайдуу одоо одоогийн Бээжин тийм ээ. Тэр их нийслэлээс бол ингээд цухтагаад явж байхад бол хойноос нь бол Мин улсын цэрэг бол хөөж байгаад хэсэг бүлэг зүйл олзлон авбаа гэж. Тэгээ тэр түүхэн хятадын түүхэн сурвалж дээр тэмдэглэснээр бол энэ олзолж авсан зүйл тултал тэр эд хөрөнгийг бол онцлоогүй байгаа. Тим эд хөрөнгө, тим өнгө онцлоо. Тэн дээр жин баав, юм баав гэдэг хоёр зүйлийг л онцлон байна. Тэр нь бол алтан дэвтэр, эрдэнэ дэвтэр гэсэн хоёр дэвтрийг л онцлсан байна. Тэгэхээр тэр алтан дэвтэр, эрдэнэ дэвтэр гэдэг бол магадгүй Монголын нууц товчоо алтан дэвтэр ч юм уу байх боломжтой. Яг тэр алтан ураг явах ч гэсэн. Тий. Одоо нууц товчооны нэр чинь бол яг ингээ нууц товчооны яг уугуул одоо бидэнд олдоод байгаа хятад их эдрийг харах юм бол юу гэж байгаа шүү дээ. Чингис хааны язгуур гэж мөрдөд гэсээр 3 одоо үгээр эхэлж байгаа. Тэгээд хойшоогоо нууц товчооны яг үйл явдал эхэлж байгаа. Хамгийн урд талд нь бол мэдээж бол энэ нэр өгнө шүү дээ. Тухайн хавцастаа нэр өгнө. Тэн дээр бол Юан Чаомиш гэж байгаа. Тэр нь бол одоо Юаны нууц тов гэж байгаа. Тэгээд тэр нь доотлолт нь бол монгол хэлээр галиглаж бичсэн байгаа. Монголын нууц товчоо гэж хятад үсгээр бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ Монголын нууц товчоо гэдэг нэрийг л бид нэр монгол хэлээр авиаланд дуулдаад хятад үсгээр тэмдэглэсэн байсныг л бид өнөөдөр нэрлэж байгаа. Гэхдээ ер нь бол нууц товчоо гэдэг бол Юаны нууц төв гэдэг бол мэдээж ойлгомжтой. Хятадуудын хувьд бол Юаны байсан, монголчууд байсан. Тэр нь бол монголчуудын нууц төв. Тэгээд Чингис хааны язгуур гэдэг нэрээр л эхэлж байгаа. Тэгэхээр бол монголчууд алтан уураг гэж нэрлэж байгаа юм чинь алтан дэвтэр гэж бас нэрлэх. Тэр зөвхөн монгол хүмүүс ч үздэггүй. Зөвхөн Монголын ихэс дээдэс хаад язгууртнууд алтан уургийнх нь хоорондоо дамжуулж үздэг байсан. Энэ Чингис хааны бэлэг сургаал, Чингис хааны одоо дүнгөрүүлсэн дайн өвгөд ээжийнх нь сургаал, одоо байлдаж өнгөрүүлсэн, туулж өнгөрүүлсэн тэр замналыг бол хариулсан дэвтэр бол тэгж явж байсан бахаа л гэж бодож байна. Одоо бидний гар дээр байгаа Монголын нууц товчоо бол мэдээж анх бичигдсэн нээсэ гэдэг ч юм уу те маш олон зүйл алдагдсан. Бид нар бол нэг зөвхөн нэг хэсгийг л одоо бид нэр олж авсан байгаа гэж би ойлгоод байгаа. Зөв. Үгүй л дээ. Ер нь бол Дамжин сургуулийн нууц товчоо бол аль болох тухайн цаг үед орчин цагийн монгол хэлний хэлний одоо сайхан уран тансаг найруулгаар бол олон түмэнд бол хүргэсэн. Өөрөө ч гэсэн эрдэм шинжилгээ судалгааныхан бүтээлэг бол гаргахад бэлтжижсэн. Гэхдээ эхэндээ бол ямар ч гэсэн олон нийтэд зориулсан нууц товчоо гаргасан. Тэгээ тэр олон нийтэд зориулсан нууц товчоо өнөөдөр харин бид нар өөрсдөө хэр уншиж байна гэдгээс л асуух хэрэгтэй байх тий. Бид нар харьцангуй нууц товчоог сургалт болон таниулах ажилд бол харьцангуй бага хаал гэж би бодож байна. Ер нь бол оюутан залуучуудаас нууц товчоо уншиж нөхөр ер нь бол уншсан л гэдэг. Тэгээд асуухаар бол нууц товчооны талаар ерөнхий тайм байна уу гэхээс
ерөнхий одоо зарим мэдээлэлүүд бол сайн ойлголтгүй л байдаг. Тэгэхээр энэ хөтөлбөрт нь илүү их нус товчооны агуулгыг хэлбэршүүлж насных нь онцлогтон тохируулж оруулах нь илүү тохиромжтой байж магадгүй байх гэж бодож байна л да. Монголын нус товчоо өнөөдрийн байдлаар дэлхийн 33 орны хил дээр байж гэнэ гэж байна тийм. Тэгээд тэр дээрээс нь зөвхөн 33 орны хил дээр байхаас гадна улс орон болгоны яг нөгөө Монгол судлалд ашиглагддаг басны том судлаг тун болцсон байгаа гэдэг утгаараа ер нь нийт хичнээн төрлийн нууц товчоо байдаг бай. За одоо ч тэрний тоог л хэлэхэд бол хэцүү байна. Маш их үү? Тэгээ довтогдсон тоогоор бол хэдэн мянга гарал мянгаар тоологддог. Одоо нууц товчоо судлаачд бол судлаачдаас гадна нөгөө одоо энэ чинь бас нэг удаан хугацааны судлагдсан болоод ингээд ирсэн учраас энэ эртний ном мэдл болоод эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ эртний ном мэдл цуглуулагчдын гарт бол манад хэдэн мянган нууц товчоо байдаг л та. Одоо жишээлбэл бүхэл бүтэн нууц товчооны зөвхөн ном хэвлэлээр, бар хэвлэлээр музей байгуулсан байна чинь. Тий. Жишээлбэл Өвөр Монголд бол Шилийн голд бол энэ нууц товчоо судлалын нууц товчооны цуглуулагч нэг хөгшин байсан. Тэр хүний ном бүтээлгүй Шилийн гол бол худалдаж авч ингэж музей байгуулсан. За Өвөр Монголын их сургуульд ч гэсэн бас байж байна. За ер нь бол одоо бүгд найрамдагтад давтус бол манай Өвөр монголчууд бол нууц товчооны цуглуулагч бол ихтэй. За манайх ч гэсэн цуглуулагч ихтэй. Одоо энэ бүрүүж авгаа байсан. За ингээд одоо манай энэ түүхийн чиглэлээр ажилладаг Понсугга ч юм уу гэдэг. Монголд бол нууц товчооны цуглуулга бас хийдэг хүмүүс нэлээд. Одоо надад зүгээр миний судалгаандаа л ашигладаг нууц товчоонууд гэхэд одоо надад бол 100 гад нууц товчоо байж юм чинь тийм үү те. Тэгээ бүгд өөр үгүй. Тий өөр хүмүүсийн өөр талаас судалгааны олон талаас бичсэн. Би бол голцоо сурвалж бичиг хэлний талынхааных нь судалгааг одоо сонирхон судалдаг учраас зөвхөн надад сурвалж бичгийн талаас нь хэлнийхэн талаас нь зүгээр миний гарын дор ашигладаг нууц товчоонууд гэвэл нэг 100 гад нууц товчоод ажиллана л да. Монголын нууц товчоог дэлхийд дахин түгээх, таниулах, судлахын яг ач холбогдол амин сүнс нь юундаа байна? Ач холбогдол бол маш том. Мэдээж монголчууд тусгаар тогтносон улс үндэстэн өөрсдийн түүх соёл, хэдий ч нэ бичгийн соёлтой, бичгийн соёлоороо утга зохиол, түүхийн соёлтой гэдгээ бол тэнд бол дэлхийд дахин таниулна гэдэг бол дэлхийн оюун санааны өв санд бол маш том хувь нэмэр оруулж байгаа гэж харж байна гэсэн. Энэгээр бол үнэлж баршгүй гайхамшигтай л да. Таны одоо надад бас яг нөгөө нэг ингээд мэрэгжилтэд профессор хүртэлх яг энэ замнал дундаас яг магистрийн зэргийн судлаат нь бас их сонирхолтой санагдсан л та. Монголын нууц товчоог галгалахад хэрэгэлсэн хятад үсгийн судлалууд гэдэг. Энэ одоо жишээ нь юу гэдэг та зүгээр яг нөгөө нэг багшийнхаа үүрэг даалгавраар гэдэг юм уу? Иймэрхүү одоо сэдвүүдээ ингэж сонгосон юм уу? Эсвэл та яг өөрөө сонгосон юм. Яагаад энэ Монголын нууц товчоог галгалахад хэрэгэлсэн хятад үсгийн судал гэдэг юмыг сонгож авсан юм бэ? За одоо их сургуулиуд төгсөөд одоо Монгол Улсын их сургуулийнхаа Монгол судлалын өрөөлөнд ажиллаж байлаа л да. Эрдэм шинжилгээний ажилт хийгээд. Тэгээд тэр үед бол Өвөр Монголын их дээд сургуулиудад бол хятадын засгийн газрын тэтгэл олгож эхэлсэн. За тийшээгээ ингээд одоо залуу хүүхдүүд магистр доктор сурах боломж нэгдсэн л да. Тэгээд тэр үед бол би бол одоо нэг 2 анги байсан. Тэгээд нэг нь болохоор хятадын цөөн тонд үндэсний хэл утга зохиол гэдэг нэг анги байсан. Нөгөөх нь болохоор эртний монгол хэлний судал гэдэг анги байсан. Гэхдээ энэ ч одоо эртний монгол хэлний судал чинь надтай ойрхон юм биш үү гэд би энийг ингээд сонголт байсан юм шүү дээ. Сонгоцсон чинь нөгөө Өвөр Монголын их сургууль руу бүх их сургуулиас очижсэн оюутнууд очиж би ганцаараа Өвөр Монголын багш их сургуульд очижсэн. Тэнд чинь анги нь бол 2 өөр нэртэй үндсэндээ бол адилхан л байсан байлаа л дээ. Тий. Тэгээд аз завшаанаар бас Өвөр Монголын багш их сургуульд бол одоо Гардий гэдэг том Бундуугийн монгол хэлний судлалын
одоо өвөр Монголын Думхааны агуун судалгаа, дундын монгол хэлний судлал гэх мэтлэн Монголын нус чанарын судлал гэх мэтлэн томоохон судалгаанууд хийдэг. Одоо Гарди гэдэг том профессорын удирдлаганд бол очсон л да. Та Гарди өгш бол Монгол улсад бол докторийн зэрэг ус хамгаалж байсан. Тийм болохоор манай Чоймо өгшийн бол их хүндэлдэг тийм багш байсан. Тэгээд Чоймо өгш, Гарди өгш хоёр ярьж байгаа. За энэ нэг манай шавийг бол нэг нуус товчооны судалгааны хүн болох хэрэгтэй юм байгаа юм да гэд хэлээд. Тэгээд одоо намайг бол анх сурж байхад бол одоо хөхөтөд очиж сурж байхад бол нуус товчооны ханц сүдийг л үзгээл үзүүлээл чэйжлүүлээл гэдэгс. Тэгээд хожим нь энэ яг миний судалгааны ажил болно гэж би ер нь бас тухайд бодсонгүй л дээ. Ер нь одоо бол маш одоо харахад бол маш их зөв зүйлийг чэйжлүүлж хийлүүлж байсан. Тэгэхээр Монголын нуус чинь монгол хэлийг одоо хятад үсгээр галгилж байгаа шүү дээ. Авиалан галгилж байгаа. Тий. Орчуулга бол биш байна шүү дээ. Бид нар бол тий. Бид нар бол одоо тэр юуг нь Чингис гэж бичсэн гин Чинжиси гээд хятад ханзаар бичсэн байна шүү дээ. Тий. Тэнгүү тэр 3 үсэг байж байгаа ч юм уу тий. Жишээлбэл Монголын нуус дээр Чингис гэдэг үгийг бичихтэй Чинжиси гэдэг 3 үсгийг өөр бусад нуус товчоон дээр гарч байгаа Чингис гэдэг дээр гарч байгаа үсгнүүдтэй холихгүйгээр энэ 3 үсгийг зөвхөн Чингис хаан дээр л хэрэгжилж байгаа. Тэгэхээр нуус товчоон дээр хэрэгжилсэн ханзууд нь бас хүндэтгэлтэй байна. Би ойлгохдоо ингэж ойлгоод ирсэн шүү дээ. Ер нь бол яг нэг монгол бичгийг хятад хэл рүү орчуулад хятад хэлээ буцаагаад яг монгол руугаа гэж бодсон чинь одоо яг нөгөө бидний нөгөө латин үсгийг тий латин үсгийг ашиглаж чат бичдэг шиг тэгж орчуулагдсан. Тэгэхээр нөгөө сурах бичиг болгож хийхдээ ийм бүтцтэй хийсэн. Ямар бүтцтэй хийсэн бэ гэхээр эхлээд монгол хэлийг хятад үсгээр авиалан тэмдэглэж байгаа. Авиалаа тэмдэглэж байгаа. Хятад үсэг мэддэг монгол хэлтэй хүн уншиж чадна гэсэн үг. Тийм байна. Тий. Тэгээд эхлээд тэмдэглэж чинь. За тэгээд жишээлбэл дээд гэдэг үгийг бичгээд дэгедли гэж биччихнэ. Тэгээд тэрний хойдолд нь хятад ханзаар бичих юм. Тэрний хойдолд нь бол харин дээр гэдэг үг нь хятад хэлний нэг ханз дээр гэдэг утгатай ханзыг тавих нь шүү дээ. Шан гэдэг ч юм уу ханзыг тавьчихна. За ингээд хятад хүн бол баахан ханзнууд ингээд монгол хэлний өгүүлбэр зүүн бүтцээр явж байгаад баахан ханзын тойлолд нь хатцсан байх нь шүү дээ. Хажуугийн. Тэнгүүд хажууг орчуулгадныхын дараа нь ерөнхий одоо хураас орчуулга гэж байгаа. Тэр нь бол жинхэнэ хятад хүн зориулсан. За энэ хэсгийг бол ингэж ойлгох ёстой маа гэд хятад хүндэн зориулаад найруулаад тавьсан. Ийм 3 бүтцээс үндсэндээ бол Монголын нус чоны хятад их нь бол бүрддэг гэж ойлгож байна гэсэн. Тэгэхээр бол энэ бол энгийн нэгэн хятад хэлтэй хүн бол шууд хийчихгүй гэсэн судалгааг бол заавал монгол хэл мэддэг хятад судлаач бол энийг хийж болно гэсэн үг. Тий. Тийм учраас энэ галгийг бол яг монгол хэлийг авиалан галгах чинь бас авианы хувьд бол тодорхой үсгүүдийг оноож өгөх хэрэгтэй. Энэ авиан дээр энэ үсгийг оноож өгөх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг хятадын хэдэн мянган ханз чинь бол тэнд бол бүгд ашиглагдахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр бол судлаачд бол удаан хугацаанд бол 543, 53, 63, 73 гэх янз бүрийн одоо тоонуудыг бол гаргасан ханз үсгүүдийг бүртгэсэн. За хэдэн үсгээр монгол хэлийг тэмдэглэсэн бэ гэдэг. Гэх мэтлэн судалгаанууд. Энэ бол нөгөө ямар ихээс судалгаа хийж байгаагаас хамаарна л да. Ямар цаг үеийн хуулбар их маш олон хуулбар их үү. Одоогор бол 10 хэдэн төрлийн хуулбар их үү байна тий. Тэгээ хэдий цаг үеэс бүр мингийн үеэс ахуулаад өнөөдөр чингэн үе хүртэл хуулбарсан их үү гэж байна тий. Тэгээд энэ хуулбарсан их дотроос ямар ихийг баримталсан бэ гэдгээс нь хамаарад бол энэ ханзны тоол харилцаа хөдөлгөөн. Би бол жишээлбэл энэ Гугончин гэдэг хүний ихийг бол баримтлаад бол би 582 ханзыг бол бүртгэж гаргасан. Одоогор бол одоо нуус товчооны ханзны тоонд бол одоо их нь болж байгаа. Гэхдээ энэ нөгөө миний их гэдэгтэй биш. Нөгөө миний барьсан ихэн дээр л тэгж таарч байгаа гэсэн. Тий. Тэгэхээр аль ихийг хүмүүс барьсанаас хамаарна л гэсэн. Хинийд ер нь хичнээн ханцтай юм гэдэг. Харин 582 үсгийг л ашиглаад монгол хэлийг энэ 12 бүлэгтгийг л тэмдэглэсэн баг. Монгол хэлээр л тэмдэглэсэн. Тэгээ галглахтаа чи янз бүр байгаа. Жишээлбэл ингээд би түрүүн тэр товчон гэдэг үгийг хэллээ шүү дээ. Монголын нус товчон. Гэтэл энэ Монголын нус товчон гэдэг дээдлэлт нь хятад үсгээр монгол хэлээр ингээд галгалцсан байж хаа. Тэн дээр тоочаан гэж бичсэн байгаа. Тоочаан, уншуул тоочаан гэж бичсэн байгаа. Гэтэл тэн дээр б үсэг байхгүй байна шүү дээ. В юу? Тий. Яагаад тэгэхээр энэ б үсэг байхгүй байна вэ гэхээр тэр нэрийг хожим өгсөн байгаа. Нуус товчоо галгалахад
ашиглаж ирсэн хан цусгаа ашигласан бол тэр дэвсгэр үсгийн зарчмаа тэнд баримтлах хэрэгтэй байсан. Тэр зарчмаа баримтлаагүй болохоор энэ хожим энэ хуулбарлагч нарт энэ нэрийг ер нь бол Юан Чао Миши буюу Юаны нууц түүх гэдэг нэр бол угаасаа монголчуудын нууц түүх юм байна гэдэг нэрийг бол гэж доотлолт нь бол гайлгсан хожимын судалгаанд бол гарч ирж байгаа ажил л да. Яг судалгааныхаа ажлын явцад мэдээж нэг шин зүйлийг олж мэдэх ч юм уу шин зүйлийг судалж таних гэж тэр судалгааны ажлыг хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт таны хувьд яг өөрт чинь ингээд шинээр мэдэж авч ирсэн ч юм уу олж харж ирсэн сонирхолтойс нэгдсэн тэр судалгааны ажлуудаас сонирхолтой. Тэ судалгаа хийх байтугай ном уншихад хүртэл шин зүйлийг мэдэж авдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр цагт болох тутамдаа л шин зүйлтэй таних. Алхам тутамдаа л ер нь шин зүйлтэй. Шин зүйлтэй бол алхам тутамдаа бол шин зүйлтэй бол танилцж байгаа. Тэгэхээр энэ тэр болгоныгаа харин өөртөө яаж багтааж авах уу гэдэг бол өөр асуудал болж байгаа. Тэгэхээр би бол зөвхөн нэг жишээ ярил л да. Миний докторийн ажлаа хийж байгаад санамсаргүй би нэг ордсын нэг хүнтэй ярьжсэн чинь шор гэд хэлдэг байхгүй. Тэгээ би юу гэж байгаа юм гэсэн чинь мэддгүй юм гэж яагаад. Тэгээ би дараа нэг асна өөр хүн асуусан чинь хохин тэр гэсэн утгатай болж байгаа байхгүй. Тэгээ боддлоо. Хорчоо айлгуунд тэгсэн чинь судлаа явж байсан чинь яг миний нэг судалгааны ажил дээр нэг тийм шор хүн гэж нэг юм тийм текст гарахгүй юу. Тэгээ энэ юу гэсэн утгатай юм болоо гэд үзсэн чинь шор хүн гэсэн чинь бас одоо юм долоолгоогүй тийм ээ одоо ямарваа нэгэн тийм одоо юм хишиг аваагүй тийм хүнийг шор хүн гэж байгаа. Одоо үнэнд бол хохирсон хүнийг хэлж байгаа. За энэ бол нууц төвчөөр бол гарч байгаа. Одоо нөхөр шорлогдоо гэдэг үгээр гарч байгаа. Тэгэхээр энэ бол монголчуудын эртний уламжлалаар бол энэ ангийн хишгээ шорлож одоо нэгэндээ хишиг хувь тараадаг тэр уламжлалтай холбоотой. Тэгээд шорноос өгж байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотой. Гэтэл энэ нь явсаар байгаад юу яасан бэ гэхээр энэ Монголд бол шор гэдэг үг нь бол шорлог болсон баг. Шорлдог тийм шорлог болсон. Юмыг яаж байгаа. Тэгээд бидэнд бол яг тэр энэ юмыг нөгөө хувааж өгдөг тэр уламжлал бидэнд бид нар одоо ямар байгаа юм бидэхгүй байна. Одоо орон нутгаас байдаг баг. Намайг хүүхэд багтлаа манай одоо өвөө эмээ бол одоо юу гаргаал те хонь өдр гаргахаар ингээд хишиг гээд нэг юм битант хийгээд хажуудлын айлд оруулаад өгч гээд ингээд өгдөг байсан. Тэгээ энэ ч нөгөө ангийн хишгээ бол хувааж өгж байгаа. Тэгээ энэ үнэндээ шорлж өгж байгаа. Тэр уламжлал явж байгаа. Тэнгүүд өөр Монголд бол жишээлбэл хорчонд бол энэ бол яг тэр шор хүн гэдэг нь бол хохирсон хүнийг хэлж байгаа учраас тэр ямарваа нэгэн зүйлээс дутцсан хишиг авч чаддаг хүнийг хэлж байгаа гэсэн үг тий. Тий. Яг үүнтэй ижилхэн энэ утгын хувьд ч гэсэн тэр шор гэдэг үг нь шорлог гэдэг үг нь шорлогдаа гэдэг үг нь өөрөө хувраад тэнд бас хувьсцсан байна. Одоо өөр Монголд тий хувьсаа зарим нь бүр залуучуудын хиллэг болоод шорчон өдр гэж хэлчихэд ингээд ерөөчөө явж штэ тий хогчин гэж хэлчээ явж байна тий гэх мэтлийн ийм сонирхолтой баримтууд бол гардаг л да ер нь бол тий. За Монголын нууц тавчаа бол монгол бичгээр Монгол газар нутаг дээр ингээд бичигдсэн гэдэг одоо түүхэн зорилжон ингээд батлагдчихад байгаа. Гэтэл бид нар яг нөгөө орчин цагийн судалгаандаа ингээд юу гэх юм бол тэр чин хятад хэл дээрээс бид нарт олдож дахиад хятадаас хятадууд өөрсдөө Монгол руу орчуулсан. Тий. Тэгээд бодоод үзэнгүүт эн чинь монгол хүчээр бичигдсэн байж хятад хэл рүү орчиж байгаа. Тэгвэл хятадаас буцаад ингээд монгол руу орсон гэдэг хэлээд энэ дунд одоо өстой нөгөө жинхэнэ үг үсэг утгын алдаанууд гарсан юм биш үсттэй гэдэг бас нэг тийм юу бол байдаг л ахalta тий. Тий. Гарлгүй яг хөө. Одоо жишээлбэл дуудаж өгж байгаа хүн нь ямар айлгуугаар дуудаж өгсөн тийм ээ. Тэр одоо монгол хэлийг дуудаж өгж байсан хүн ямар айлгуугаар дуудаж өгсөн. За тэрийг тэмдэглэж исэн, хан зүсгээр тэмдэглэж исэн одоо хүн нь бас ямар айлгуутан тийм ээ. Тэрэндээ тохируулж ямар үсгээр тэмдэглэсэн гэл. Эндээс болоод бас нөгөө монгол бичигч нөгөөд дэвсгэр үсгтэй тийм ээ. Дэвсгэр үсгийн дүрмтэй. Тэгэхээр тэр дэвсгэрлэх дүрмийг энэ хятад үсгээр одоо тэр авийг тэмдэглэхдээ оруулж өгөх хэрэгтэй шаардлага гарна шүү дээ. Монгол хэлний онцлогийг энэ хятад үсгэндээ тусгах шаардлага гарна. Хятад чинь тэр ганцхан гүйлгч үсэг хэлэх тийм авилбар байхгүй. Нэг үсгийг 7 өөр авиагаар хэлэхэд 7 өөр утгыг агуулдаг гэдэг шиг тий. Тий. Одоо жишээлбэл тэд нар бол заавал одоо
баа ч юм уу гэдэг ингээд одоо тиймэрхүү байдлаар хэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ тэрийг жишээлбэл ингээд тусгаж өгж байгаа ч юм уу. Гэх мэт ингээд энэ маш том тийм тогтолцоо, галгийн тогтолцоо бол ажиглагдана. Нөгөө талаараа бол энэ алтан товч гэж лувсан данзаны алтан товч гэдэг. За лувсан данзаны алтан товч бол одоо 1922 онд бол Монголоос олдоо. Тэгээд тэндээс хойш бол Монголын нууц товчооны судалгаанд бол их томоохон өөрчлөлт гарсан. За ингээд Чоймог шин гаргасан энэ бүтээлүүд ч гэсэн тэнд бол маш олон юмнуудыг яаж байгаа. Тэгэхээр энэ нөгөө сонгомол их гэдэг зүйл одоо гарах хэрэгтэй болж таарж байгаа. Тэгэхээр тэр сонгомол их гэдэг зүйл нь болохоор өнөөдрийг хүртэл монголчуудын гарт Монголын нууц товчоотой одоо мэдээ баримтыг цуглуулсан Монголын нууц товчоотой дүүцгүүч хэмжээний томоохон сурвалжуудыг бол харьцуулж үг хэлгийг нь бол тайлбарлаж өнөөдрийн нууц товчооноос энэ үг хэлгийг ингэж ойлгох хэрэгтэй байна. Дан хятад ихтер биш байна шүү дээ. Тэгэхээр монгол хэл дээр хадгалагдаж ирсэн 14 дугаар зууны үеийн түүхэн 5 том сурвалжууд ч юм уу те. За түүнээс хойш Чингис хааны бэлэг сургаалыг агуулсан олон сайхан бэсрэг сурвалжууд тийм ээ. За олон сайхан бас ном зохиолуудаас бол бид нар бол энийг бол нөхөж сэргээх. За ганц монгол хэлээр ч гэлтгүй өөр төвд жишээлбэл араб перс хэлээр тэмдэглэсэн монгол хэлний баримтууд ч байгаа. Дунд үеийн монгол хэлний тэмдэглэсэн. Тэгэхээр энэ одоо ганцхан одоо монголчууд ч юм бол хятад газар иргэшээж исэн биш тийм ээ. Дэлхийн техник иргэшээж одоо нэгэн тугийн дор бол амьдарч исэн учраас тэр олон хилтэн аялгуутан дотор бол өөрсдийнх нь хил аялгууг бол үлдээсэн. Тэгэхээр тэр баримтуудаас бол энэ нууц товчоог бол энэ өргөн талаас нь бол харж хэлний судалгааг бол өргөжлүүлэх нь бол маш чухал. Тэгээ энийг ч бол 200 гаруй жилийн хугацаанд бол хийхдээ маш сайн судлаачд бол хийсэн. Манай судлаачид хийсэн гадна дотны судлаачид ер нь бол сайн хийсэн гэж бодож байна гэсэн. Би одоо нэгэнтээ яг энэ Монголын нууц товчоос судлалын чиглэлээр бас тодорхой хэмжээний судалгаануудыг хийгээд ажлуудыг хийгээд явж байгаа. Тэгээд бас яг эрдэм шинжилгээний залуу ажилтан гэдэг утгаар би танаас нэг зүйлийг тодруулмаар санагдлаа л да. Жишээ нь ном бол бас яг нэг өөрийн гэсэн нэг утга санааг одоо ялангуяа уран зохиолын номууд бол бас нэг яг энэ бүтээл бол бас нэг хүнд нэг ийм зүйлийг ойлгуулах зорилготой мач гэдэг юм уу те. Тиймэрхүү утга санааг бол илэрхийлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь яг энэ Монголын нууц товчоо гэдэг өөртөө яг ямар үндсэн утга санааг би одоо хадгалж хийдэг тийм ээ. Магадгүй яг Монголын нууц товчоог уншсан хүн ийм зүйлийг ойлгож ухаарах ёстой юм аа гэдэг яг тэр таны одоо бас яг нөө судалгаан дээр ажилласан гэдэг утгаараа таны өөртөө ингээд хүмүүс энийг мэдчихээсэй гэж бодож явдаг тэр зүйл нь юу бол? Тий. Одоо та ямар мэрэгчлээ вэ? Тий. Сэтгүүлч мэрэгчлээ баг. За би хэлний мэрэгчлээ. За би ингээд хэлний мэрэгчлээ хүн би нууц товч уншихаар би хэлнийхэн талын зүйлийг л хайж болж байгаа. Та сэтгүүлч мэрэгчлээ учраас энэ баримтыг л хайна. Тий. Түүхийн мэрэгчлээ хүн түүхийн үйл явдлыг л хайна. За эдийн засгийн мэрэгчлээ хүн бол энэ худалдаа 8 эрхийг хэмжижсэн тэр талаас илүү их баримтууд нь гоё тусах. Тэгэхээр энэ нууц товчоо бол тухайн цаг үеийн нийгэм соёлын бүхий л салбарын бүхий л зүйлийг багтаасан ийм цогц түүхэн баримт. Энэ дотор бол ачлал журмын ёсч байна. Ихэс дээдсээ хүндлэх ёсч байна. Төрт ёсны уламжлалч байна. Хэлний соёлч байна. Уран сайхан зөгнөлч байна. Түүхийн одоо баримтуудч байна. Худалдаа 8, цааз, хууль, ёс, төрт ёс гэх бүх зүйл байна. Тэгээ түүхээ мэдгүй хойд төрсэн сармагчин л байгаа гэдэг тийм. Тэгэхээр бидний түүхийг маш тодорхой буюу бичгийн сурвалжаар бодиттой баримтаар бидэнд үлдээсэн том сурвалж. Тийм учраас бид нэр үүх түүх тэгээд тэнд бичиж үлдээсэн бидний өв соёл тэгээд хэлний хүний талаас хэлэх юм бол бидний одоо хэлний маш том баримтууд тэнд байж байна. Тэгэхээр энэ болгоноогоо бид нар судлан шинжилж цааш хооч үедээ өвлүүлэн уламжлах нь бол яг чарахгүй монголчууд бидний яг өнөө үеийн бидний залуучуудын бас үүрэг гэж бодож байна. Тэгэхээр энэний төлөө бол бас ажилласаар л байх болно гэж боддог одоо. За ярилцлага өндөрлөлээ. Бидний урилгын хөглөө авсан танд маш их баярлалаа. Бид нар Монголын нууц товчоо гэдэг түүхэн сурвалжийг бол мэдгүй хүн байхгүй. Тэгээ энэ дээр бол бас юу өгүүлдэг вэ гэдгийг гадралдаггүй хүн байхгүй байх гэж бодож байна. Гэхдээ яг нөгөө утга учир үнцэн гэдэг зүйлээ бас бид заримдаа орхигдуулчаад байдаг шүү дээ. Тэгээ магадгүй яг та бид хоёрын ярилцлагаас Монголын нууц товчоотой холбогддог маш сонирхолтой баримтууд дээрээс нь бас яг бидэнд юу гэхийг зорьсон ер нь юу гэх тийм гол одоо үнцэн утга учирыг утга санааг илэрхийлсэн ийм түүхэн сурвалж гэдгийг бас нэгэн санаасан
Сонирхолтой яриа байж чадсан баха гэдэгт итгэж байна. Монгол хэл бичиг гэдэг бол яалтчгүй үндэсний дархлаа. Энэ дархлааг хамгаалж аваа их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье та. Цаашдын судалгааны ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Монголын олон мянган одоо монгол хэл бичгийн багш нарын одоо төлөөлөл болгож одоо Монгол Улсын их сургуулийн одоо энгийн нэгэн багш намайг бол одоо нэвтрүүлэгтээ урьж оролцоосонд та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ та бүхний ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье.